За оройн мэнд үзэгчтэй. Ингээ Home Cook-ийн нэвтрүүлгийн маань шинэ дугаар хэлж байна. Та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээ өнөөдрийнхөө дугаараар юу вэ гэхээр одоо юм цөцгийтэй, цөцгийн сүмстэй гахаа махта тийм паста хийж үзүүлэхээр шийдсэн байгаа. Ингээд та бүхэн дэлгэцтэй ортон сууж одоо хамт хоолой хийцгээе. За ингээд ажилдаа орцгоё. За өнөөдрийн хоолнд маань бол одоо гахаа мах, нэг тал сонгон, хоёр шигийн мөөг хэрэг тань байгаа бол тэгээд ийм хоёр өнгийн чинжүү хийхээр шийдсэн байгаа. Мэдээч хэрэг одоо буцалж байгаа усанд маань бол одоо гомон маань байгаа. За ингээд та бүхэндээ бол одоо гэрийн зоог нэвтрүүлэг маань бол одоо аль болох амархан хоолуудыг хэрхэн гоё амттай хийхийг миний одоо хийж байгаа нэвтрүүлгийн маань одоо бидний зорилго байгаа. Тийм ч бас би одоо дугаар болгоноор маш энгийн, амархан та бүхэндээ одоо төвөг удахааргүй гэртээ хийхэд маш амархан тиймэрхүү хоолууд хийж байгаа учраас та бүхэн бас сайн дагаж туршаад өөрийнхөө одоо хоолны талаарх мэдлэгийг сайн дэвшлүүлээрэй гэж хүсэх байна. За ингээд мэдээч хэрэг ойлгомжтой буцалж байгаа усан дээр баг зэргийн тоос, баг зэргийн давстай гомонго чана. За мэдээч хэрэг та бүхэн мэдж байгаа бах те. Гомонгийн одоо уутан дээр нь хэдэн минут гэж бичсэн байна. Яг тэр минутаар нь цаг тавьж байгаа чана бол мэдээч хэрэг маш сайхан гомон маань болно. За ингээд би ойролцоогоор уучлаарай. Энэ дотор нэг 500 г гомон байсан. За ингээд 300 г-ийн бол хийчлээ. За ингээд ногоогоо хэрчээд махаа хэрчээд шарж байгаа хооронд одоо гомон маань бэлэн болно. Бас маш амархан. За ингээд сонгон маань бэлэн боллоо. За мөг. Ерөнхийдөө бол одоо ресторануудад бол одоо мөөгтэй паста гэдэг нь ихэнх ресторануудад байдаг одоо хүмүүсийн маш их дуртай пастаны нэг. Би тэр пастаг өнөөдөр бас ерөнхийдөө тэр пастатай нэлээд төстэй паста хийж үзүүлэхээр шийдсэн байгаа. Ингээд дэлгүүрээс би юм шинэхэн зөөхий авсан. Энэ зөөхийгөөрөө хийн. За ингээд та бүхэн бас гахааны махны оронд бас дахааны махыг ашиглаж болно. Дахааны мах бол одоо бас маш сайхан энэ хоолнд маань бас гахааны махтай мөн адил сайхан цогцох байгаа. За мөг маань бэлэн боллоо. За чинжүү. Чинжүүнээс бол одоо хит их хэрэггүй. Би бол одоо 4-1-ийг нь одоо 2 чинжүүнээсээ 4-1 4-1-ийг хийж өгөх үгийг шийдэж бодож байна. Яагаад би их чинжүү хэрэгэлдэв юм бэ гэхээр одоо энэ чинжүү маань бол одоо Монголд одоо хамгийн их элбэг байгаа ногоонуудын нэг. Дээрэс нь бас тийм их үнэтэй биш. Маш их витаминлэг ногоо байгаа тий. Манай өвлийн хүүтний удирдал биднес маш их витамин айлтгах чадах чинээгээр их витамин одоо идэж явах юм бол биднес хэрэгтэй байгаа. Тэр утгаараа одоо маш С витаминээр маш их баялаг. За ингээд ногоо маань бэлэн боллоо. За одоо махаа хэрчнэ. За гахааны мах. Мэдээж хэрэг баг энэ пастанд бол өөх нэлээд баг байвал их зүгээр. За ингээд махаа бас сайхан нэнгөвтөр хэрчиж өгнө. За ингээд махаа ямарч байсан хэрчиж бэлэн болгоё. За махаа хурдан мэдээж хэрэг одоо пастатайгаа хурдан болгохын тулд бас нэмхэн хэрчүүлэх зүгээр. Нэмхэн хэрчсэн мах маань бол илүү сайхан идэхэд илүү амттай. Хоолнд маань бас илүү махныхын амтнаас илүү гарч идэг. Ийм хурдан хийдэг хоолнд удаан хийдэг одоо гуляш ч юм уу тиймэрхүү төрлийн хоолнд бол одоо махаа нэлээд сайн том хэрчиж өгвөл тэр нь манаас илүү зохимжтой байдаг тий. За ингээ ойролцоогоор нэг 300 г гахааны мах. За ингээ паста маань буцалж байгаа. За энэ хугацаанд нь одоо бүгдээ махаа шарцгаая. За ингээд паста хийхэд бол бас нэлээд юм тийм одоо том сав байвал их зүгээр. Яг л дараа нь пастагаа хутгахад одоо ийш тийшээ хальж урсаад одоо гойжоод авахгүй тий, асгараад авахгүй тий.
Үзэгч та бүхэндээ бидний өдөр тутмын хэрэглээний нэг болсон лувангийн ач тусын талаарх мэдээлэл хүргэхээр бэлтлээ. Дан ялангуяа хүйтэн сэрүүний улиралд ханиадыг хүрдэг учраас та анхаарлаа наашинд хандуулаарай. Ханиадыг эмчилхийн тулд цагаан болон улаан лувангийн шүүсийг тэр хэмжээний сүү эсвэл зөвгийн балтаа найруулж хоолны халбгаар өдөрт 6 удаа ууж хэрэглээрэй. Өөр бас нэг арга бол улаан луван нэг ширхэг авч голоор нь нүхлээд зөвгийн бал хийж дүүргээд гал дээр шараад өдөрт нэгийг халуун бүлээр нийтвэл ханиалгыг дардаг юм байна. Улаан луван цусыг хүчил төрөгчөөр баяжуулж элдэв нингаас цэвэршүүлдэг. Мөн хэрвээ таны хараа муудаж байгаа бол энэ зөвлөмжийг дагаарай. Аминдимин луван арц, илэг улаан лол, амтдгой, салаад, ногоон ванду, ногоон сонгон чинжүү зэрэгт их байдаг юм байна. Мөн лувангийн шүүсэнд аминдим их байдаг учраас нүдний бүхэл системийг сайжруулдаг утвал шүүсийг өглөө өлөн илгэн дээрээ ууж заншвал маш сайн. Сарын дараа гэхэд таны нүдний хараа эрс сайжрах болно. За паста оливын ол хийж өгнө. Оливын тос. За ингээ үн дээр юуны өмнө одоо цонгно мөөгтөг хийж өгнө. За яагаад вэ гэхээр одоо энэ мөөгөө бас маханасаа төрүү шарах юм бол мөөгөөс илүү сайхан үнэртэй амттай болдог. Тэр утгаараа бол одоо би мөөгөө бас төрүүч хийж байна. Шарсан мөөгний үнэр бол үнэхээр сайхан үнэртэй байдаг тий. Тийм ч учраас би одоо мөөгнийхөө үнэрийг нь амтыг нь илүү гаргахыг хүсэж байна. За ингээ мөөгөө сайхан шарж өгнө. За үүн дээр баг зэргийн давс перцээ нэмье. Пастаны төрлийн хоолнд маань бол одоо цэцгийн тос маань маш их гоё амт нэмдэг. Тийм учраас бол одоо пастанда нэг баг зэргийн цэцгийн тос нэмжихэд бол бас сайхан болно. За ойролцоогоор нэг 20 г хэрийн цэцгийн тос байна. За ингээ мөөг маань одоо сонгонтой маань хуурагдаад одоо маш сайхан болж байна. За та бүхэн харж байгаа одоо маш сайхан болж байна. За үүн дээр чинжүүгээ нэмж өгье. За ингээд гахааны хамахыг дээрээс нэмцгээе. За гахаа махтайн одоо гомдоо хурд гэж хэлж болно. Тэгээд мэдээч хэрэг энэ хоол маань бас нэлээд тийм Итали маягийн одоо Европ маягийн хоол байгаа. За үүн дээр одоо баг зэргийн орегано нэмж өгвөл бас маш сайхан амттай. Хэрвээ танд орегано байвал баг зэрэг нэмж. Хэрвээ байхгүй заавал их шаардлагагүй. За ингээд одоо мах маань одоо бараг болж байгаа гэхдээ арай болоогүй. За үүн дээр бол одоо цэцгийг нэмж өгье гэж бодож байна. За энэ одоо сайхан шинэхэн цэцгий байгаа. За ерөнхийдөө бас одоо миний хувьд бас Монголынхаа одоо үндэсний үйлдвэрийн одоо цэцгий, зөөхий мэт одоо бүтээгдэхүүнүүдийг одоо ашиглах маш дуртай. Гадаадуудын хэлдгээр бол одоо органиктэй цэвэр одоо байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд утгаараа одоо бид бүхэн одоо өдрөөр ашиглаж явах хэрэгтэй байгаа. За ингээд зөөхийнөөсөө нэг 6 халбыг хийгээд үзье. За ингээд үүнийга одоо буцалгаар нь дээрээс нь баг гомонгоо хийгээд баг болчих واخ. За ингээд хоол маань баг бэлэн болж байна дөө. За баг зэргийн давс хэмжээ. За дээрээс нь одоо лимоны шүүс хийж өгнө. За нэг лимоны 4-ний 1, за 5-ны 1 хавцаа жуус хийж өглөө. За гомон маань бэлэн болсон. За одоо гомонго хоолн дээр нэмж өгнө. За ингээ та бүхэн бол одоо төрөл бүрийн одоо гомонгод байдаг те. Төрөл бүрийн хэмжээтэй, төрөл бүрийн хэлбэртэй та бүхэн өөрсдийнхөө одоо аль гэрт чинь байгаа эсвэл аль гоё өөрт таалагдсан гомонгоор энэ хоол хийж үзээрэй. Сайхан тийм шингэхэн тийм одоо идэхэд одоо тийм хит аргуу биш тийм сайхан гоо болж байна. За дахиад нэг 3 халбыг нэмчихье. За ингээд үүн дээр бол одоо бяцлага урж өгнө. За ингээд нэлээд хатуу юм пармезан бяцлаг бол одоо маш сайхан амттай тийм бяцлаг байгаа. За ингээд одоо цэцгийтэй гомтой хураг маань бэлэн боллоо. За ингээд за талын тавгалч ямар ч байсан.
За ингээд цэцгийтэй гахаа махтай паста маань бэлэн боллоо. Ингээд та бүхэн энэхүү хоолыг гэртээ туршиж үзээрэй. Танд таалагдах гэдэгт би маш их найдаж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяр таа.